Цээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гарддаг юм? Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сун крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчгэн 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53,463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 ха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Дидэ ийм юм бэлдчихсэн. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53,463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодлтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа огшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг чи яагаад байгаа юм бэ? Мэдхгүй тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11-12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11-12-132, 12-12-144, 13-13. Шок. 3-4 хэд вэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20,697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин Шоко. Чи 12 авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн болдогч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Өчиг том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өгөлгүй эцээ хөдөл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодлтын хаан болох уу? Цээж бодлтын хаан болно.
6 4 24 6 5 30. Унтаж болохгүй. 6 36 36 7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл сайн бай. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа яагаад байгаа юм бэ? На. Я. Наадах чинь юу вэ? На. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гээч вэ? Харамууд ч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн билээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чивсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдөмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэшүүрмэс татхнэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи нана яагаад гарч чаваа? Нан. Yeah. Нан. Yeah. Юу вэ? Энэ бол 12-ийн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа.
Шоко гэсэн үнэхээр баярлаж байна. Чипс үйлчлүүлэгч. Өх, тансаг газрыг байх гэж бодсон чинь хогийн сав юм шивдэ. Манай ус чинь тавтаа морил өнөөдөр танд яаж туслах вэ? Үсээ засуулахын тулд хэр удаан хүлээх ёстой вэ? Яг одоо бол цаг орчим хүлээн. Цаг гинэ. Би тийм удаан хүлээж чадахгүй. Би дээрээ дуудаж байна. Би 2 цагийн өмнө ирсэн. Бүгдээрээ уучлаарай. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Битгий болсон болоогүй шалтак тоож. Та нар өөрсдөөсөө ичмэл таарна. Энэ таны баримт. Сүүн крем түрхүүлэхэд 30 ногоон гинэ. Жимсээр жимгэлэхэд 50. Яста лөвөрчд байна да. Нэрээ л үнэтэй шүү. Би ус засвал утасны төлбөрөөр төлөх хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Манайх маш чанартай орцнуудыг хэрэгэлдэг. Орцнууд нь үнэтэй. Маш чанартай. Хаалхны заах минь гэж худлаач юм билүү яаж мэдх юм? Ийм удаан хүлээлгчгээд ийм их мөнгө авдаг газрыг би лам мэдэхгүй. Бэл байсан бол ийм хогийн газарт биш миний цаг мөнгийг үнэлдэг газарт очино. Нөгөө бас үнний ортой юм ярьлаа. Гэхдээ би эднийхийг хамгийн шилдэгнэ гэж бодсон. Ер нь шинэ ус чи хайж үзэх үү? Өглөө нэмэнд. Ноён талхаа ирээд хардаа нэг л биш байна. Юу гэсэн үг вэ? Юу вэ? Сайн байцгаана уу? Талхны газрын нууц материалууд би саран амттан байна. Талх үсчний газар хотын шилдэг газар гэдгээр нь албатай. Өглөөний минь Чако, өглөөний минь ноён талхаа. Гэвч бид тусгай мөрдлөгөөрөө өндөр өн чанаргүй үйлчилгээг нь олж илрүүллээ. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Таалагдахгүй бол өөр газар руу оч. Би ингэж хийснээр санахгүй байна. Эднийхэд ундаж үсчний газраас хамаагүй өндөр үн авч. Тэнэн үйлчлүүлэгчдийг мөржидөг. Манайх маш чанартай орцнуудыг хэрэглэдэг. Үгүй, зүгээр л үйлчлүүлэгч нартаа тэгж хэлээд мөнгөний авдаг юм. Энэ худлаа. Гүтгэж байна. Манайхыг дампууруулах гэж албаар ингэж байна. Хойсоо. Нутга ханаас авсан? Энийг үү? Годамжны эсрэг талын шинэ ус чинь үнгөө зоош тарааж байна лээ. Энэ чинь өчигдөр ирсэн нөгөө муухай чипс биш үү? Гарцаагүй энэ чипсний хийж байгаа хэрэг байна. Тэгээд үзгэлтэй. Үнтэй ус засалтнаас залхаж байна уу? Шин засалт хийх гэж удаан хүлээмээргүй байна уу? Чипсний ус чин гэр үйлчлүүлээрэ. Талхны газрын гудамжны хамгийн шуурхай хямд ус чинь шүү. Бүх засалт $1. 10 минутанд заасна. Утгагүй. Би очиж хараадах юм. Ноён талхаа, би ч гэсэн явъя. Манайх үйлчлүүлэгчдийг 10 минутанд шин төрхтэй болгодог орчин үеийн технологиг хэрэгэлдэг. Баталж чадах уу? Яаж тэх юм? Аха! Ха! 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 Гоё болж. Ямар хурд юм бэ? Модоноос эдний хэрүүлслүүлнэ. Замаас Араараа. Би өнгөрч. Ноён талхаа, битгий сэтгэлээр нь бидэнд хийж чадах зүйл байгаа л ёстой. Өглөөний минь. Юу ялгааны зохиур вэ? Ялааны сэд байвал хийх ажилтай байхын тулд цогтх юм уу? Нэрнүү. Шаага та их ухаантай юм аа. Байзаарай. Өнөөдөр яагаад нэг ч ялаа нисэхгүй байна? Хөөх, хажи юм шүү. Бүх ялаанууд чипсний үсчин рүү яваад өгсөн. Яасан гинэ? Хөөх, ялаануудад хүртэл таалагдж байна. Нэг л биш байна да. Шаага, ингэж болж байгаа мó да? Манай ус чинь хаалга хаахаар ажилгүй болмоор байвал чи явж болно шүү. Нэг газар нэг л хачин байна. Орж харцгаая.
магадгүй шинэ орчин үеийн үсчин байна. Ямар их сүүн крем бэ? Би өглөө болгон шинэхэн сүүн крем хийдэг. Гэхдээ энэ хамаагүй амар юм аа. Сүү болгоомжтой. Энэ яста сандаг санаа байна шүү. Сүү чи гайгүй юу? Туслаараа би саруулаа хугачих шиг боллоо. Хугацаа нь аль эрт дуусчихсан юм байна штэ. Юу? Нэрэ юм уу? Ганц кремч биш. Хэргэлдэг жимс нь ялдарч муутсан байна. Ийм байхад ялаанууд эдний үсчингээр эргэлдэхээс яах вэ? Ямар муухай юм хийдэг юм бэ? Хөөе, энэ ус тасдаг машиных нь удирдлага байна. Энэ товчоор асаадаг юм шиг байна. Хөөх, ямар хурдан юм бэ? Манай ус чинь ийм машин байдаг ч болоос. Үгүй байлгүй дээ. Бүр хурдлуулж болдог юм уу? Сүү, зогсоогоорой. Сүү. Туслаарай, энэ амьдралын минь хамгийн сайхан юм. Энэ чинь суултурны бөглөөс гаргагч байна. Чих ухагч, чимхүр, ийм бохир зүйлэр үс застх юм биш үсттэй. Нотолгоо болгож зураг дараадах юм. Яаж энэ бүхнийг нууж чаддаг байна? Ийм муухай үсчин гэдгийг заавал зарлана. Сүү, чи зүгээр үү? Үгүй хэлгүй дээ. Энэ чин чипсний сав биш, том хогийн сав байна шүү дээ. Хогийн савыг үсчний газар болгочихсон юм уу? Ариун цэврийн өрөөнд байдаг хогийн сав биз дээ. Юу? Бүр заваа юм аа. Энэ бүхнийг заавал баримтжуулах хэрэгтэй. Айдар таха магтаа тонаас. Намайг гүтгэж байна. Чихэрлэг тэнэгүүд. Од болон гялалзаж байсан чи одоо өчигдрийн муудсан төмс боллоо. Бохир заваа нь хуурм эхлэгч чипсний үсчний газрыг ариун цэврийн шаарлах хангаагийн улмаас хаасан цочирдом зүйл боллоо. Ингэн гэж мэдсэн юм аа. Мундаг гэдгийг минь бүгд мэднэ. Би огт санаа зовоогүй. Сүү, Шоко, өнөөдөр олон үйлчлүүлэгч ирэх байх. Бэлтгэлтэй байгаарай. Мэдлээ ирэх мэ. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй. Юу гэж би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л доо. Гэхдээ гялалзсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л боддөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрэв шил бол ийшээ орно. Харин ховонцор бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг одоо л ойлголоо. Та өдөөд хогоо англиад сурчгамаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, ярил их юм би. Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа гинэ. Тийм ээ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям вям вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүгдэх чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлж байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй юу? Үгүй, амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна.
Дахайн хороо шиг газар хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгэр. Райстыг төгссөн юм биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гишүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй дээ. Миний голч 4 шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хэнчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус тасахад тусалчих ажилтанд хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй гэж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавдаа хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Даанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус застдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой сагиувай. Ядэрлээ шүү. За, ярилцлаганда үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтга талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөрөө. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүгүү. Явъя тэнгүүдээ. За. Yeah. Ямар хайнаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөгөө авна гэх юм биш байгаад. Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавн да. Намайг ажилд аваагүй чи төлөө. Чиз капа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Райг сургуулийг төгссөн юм шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хөөе зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хөөе. Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа энэ ч нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнуудаа аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж ус засаж чадахгүй штэ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Хонд оволдажгүй. Сайн байна. Кас ч юм бол.
Манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Ахад чинь яриад байна. За талхаа. Би сая $1 per огшиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харуултаа. Ноён талах ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яадаг. Алив шагнал нь 1 сая. Алив шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдасны хоол өгнө. Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд зөвлөжчихжээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үе их вэ. Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдас чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдас. Аха. Өдий болтол бүх тэмцээнд төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдас үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Найд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана. Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүр. Хэдэн зайдас тавж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инк Дулдури тэгээд ноён талхны өсчний газрын зайдас тавлаа. Тийм ээ. Зайдсан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Хотоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ?
Манай авраг Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойволтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдэх нь уур хилэн ихтэй хорон санаад таар. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч үү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлэр хэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгацыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлэр хэмдээцээ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайдс бол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайдс байлаа. Зайцхан маань эцсийн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд өргөжчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч IQ-н шилдэг, царайнд шилдэг, сэтгэлэнд шилдэг, талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол гоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ядах юм бэ? Өөртөө богоно гэдэг хинжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Энэ хачч ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол алгачны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаалдан амласан. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муурвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг вүлээ? Зүг. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэх итгэл алга. Зоригтой бай. Үй энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ татаа. Ноён талхаа дунгуул байж бай. Муурвагч юм байж.
Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнээ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. От савьяастай үсчид ийтгэгээр. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Үгүй, Себастьян, ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэний хог намайг тавиад. Сүү. Энэ боломжгүй. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаатай одоо шууд зөрийг явуулаарай. Хатан хаан та тавьчих. Одоохондоо тэмцээн дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа бай. За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Талхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нь өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу Хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг Хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийн хагч гэсэн Хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь талархал штэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамчим. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хамбаг. Дахин дүртөр хорол. Гайхамшигтай байх шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 3 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялнаад байгаа л та. Ноён талх биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талх арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол зайцхан чи. Гэнтэн бэ. Айхсан уу? Бүгд сайн байсан шүү. Оо төмөө урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л Хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсангүй. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай үү. Зайцхан одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа. Санаж явах жижиг талх. Энэ та юу? 100 жилийн өмнөх та юу? Сүү. Ноён талхаа тантай хамт зурган дээр байгаа хөгшин хүү хий.
Энэ хотод чи багтаж ингэхгүй. Тийм ээ, би дараа гэж багтаж байна. Явж үз бүргэр минь. Шериф, энэ тэнгүүдэд шоронгийн өрөө байж. Чадаж юу нэ чи? Гараа өргөх дутуу болсон зуурмаг минь. Энэ хот аюулгүй бол. Хөөх, бүргэр тайзан дээр ямар мундаг юм бэ? Дараа чи хоёр дахь дуу. Хэмбэ? Гүчи чинь хэмбэ? Сайн уу ирэх мэ? Намайг таалах гэдэг арын жүжигчин л дээ. Айлгч юм да. Чи яах гэсэн юм? Би тань шиг жүжигчин болж чадах болов? Жүжиглэхээ? Үгүй. Ноён гамбургер бол завгүй хүн. Ямар ч ирээдүгөө хүүхдүүдийг сургаж явах цаг зав хаана вэ? Зүгээр дээ. Хүүхдүүдийн мөрөөдөд урам хайрлах хэрэгтэй. Юу чаддаг чинь харъя. Баярлалаа. Маш баярлалаа. Чамаас өшөг авах гээд хүлээж байлаа. Биш нөгөө хот хангалттай том би байзаар. Үгүй хангалттай том биш байна. Юугаа хийгээд байгаа юм? Чамд авах юм алга. Хайрын цагийн минь өрөх гэж миний хувцсны өрөөнд орж ирээ юу? Зөвлөгөө өгье. Жүжиг хэл биш бол өөр юу ч байсан хийж болно. Хатарчлаа. Яадаг үлээ. Бас яава. Та бэртээгүй үү? Зүгээр. Ноён амтад талхаа. Таны гимтээч гисэн үү? Миний богоо гэмтчих шиг боллоо. Өнөөдөр ажиллаж чадахгүй юм шиг байна. Ажиллаж чадахгүй? Байна уу? Стилист хэрэгтэй байна. Яг одоо яаралтай туслаач тий. Хинч байхгүй. Чи чамаас л болж байгаа юм. Гэхдээ Харин цагийг минь үрээ зогсохгүй. Одоо жүжигийг минь нураагаа тайчгалаа. Сайн дурын театрын үн цэнийг мэддэг юм уу? намайг уучлаарай ирэх мэ. Юу? Тэмээ. Энэ гараг зөвхөн сонгогдсон нэгэнд л заяадаг юм. Энэ хүүд стилист болох боломж олгоод үзэх үү? Юу? Үгүй. Яах гэж эснэр чинь ч мэдэхгүй байхад. Энэ бол авьяасгүй тэнэг амтан байзаарай. Энэ хүү хэдэн зуун жил хэнт заяагааг үүсчний ур чадвартай. Хайч барихад яг тохирсон гартай. Алганых нь хээ амжилтыг итгэж байгаа юм. Гаран дээр толбон хөдлөл хайчны ордны хэлбэртэй байна. Энэ чиний хувь тавилан. Үгүй ирэх мэ. Надад анхны мэдэгдэх хүн чи. Гар өвдөж байна. Ахиж хайч барь чадахгүй боллоо. Намайг орлох хүн байхгүй болохоор энэ театрын жүжиг ингээд өнгөрлөө. Тасалбараа хөндлөд авчихсан тэр олон хөөрхөн хүмүүсийг бодооч тээ. За би туслая. Би туслах юм уу? Гэхдээ надад зааж өгөр юу хийхээ мэдэхгүй. Битгий хүү минь. Энэ мулгуу амтан миний үс нүүр будалтыг хийх юм уу? Надаа яах вэ? Өөр сонголт үлдээгүй юм шиг байна да. Хөгшин талхаа бүтлгүй төл та хайр үзэлгэн хүлээгээрэй. Надад итгэж болно. Чи ялла. Харин чадахгүй бол амлчих. Энэ хотод ахиж хэзээч ажиллахгүй гэж мэдээрэй. Өг тавилангаа хүлээж ав хүү минь. Улаанлалаг тусчлээ. Яах гэж? Хэр сайн байх бол бидгэн л сонирн байна. Яслаг зүсчихлээ. Ой, бахамах чараад гал гарвал яан. Байц. Ажлын хийлгээ. Боц юм байгаа бах. Юу хийх ёстойгоо мартчихаагүй байгаа да тийм ээ. Өдрийн цай бэлдээд байгаа юм шүү. Яах гэж байна? Юу хийчих вэ? Энэ хэтэрнэ. Гайхалтай юм аа. Одоо бол гахаймах улаалал бяслагтай бүргэр болчлоо.
Тийм ээ. Миний зөв гэж мэдсэн юм. Муу явяас тийм гэж үжиглэж чаддгүй ч гэсэн намайг их сайхан харагдуулж чадлаа. Юу хийж байгаагаа мэддэг л юм байна. Энийг мэрэгжил болгомоор юм байна. Энэ хот аюулгүй. Гамбургер өнөхөс гоё болжээ. Багт хардж. Саналгүй байна. Залуу хүмүүс хийж амаг ажил дуруулж өгөх. Тийм ээ. Тухтай зүйлээ орхид гэдэг хэцүү. Ихтэй авьяасаа нэгэн чухал. Чамд авьяас байна. Тийм ээ. Маш их баярлалаа. Хой, шал цэвэрлэдэхтэй бахар байна. Тэгэлгүй яах вэ? Одоохон цэвэрлээд өгье. Би хайлтарч унах шахлаа байна. Уучлаарай хадагта харчаад өгье ёо. Ноён амтд талах. Өнөөдрийн намайг бүтээсэн ажилтан юм шүү дээ. Манчкин донат. Үсээ засуулмаар Хомбар минь утгагүй дуусчихна. Тийм ээ хомбар минь. Миний үгийг сонс. Хоёулаа сайхан найзууд болох байхаа. Бид найзууд биш. Та хөөгшин. Би хамтгүй биш. Одоо ч өсчөндөө ажиллаж байна. Харин амьдралаа үржихэж. Хой ч гайгүй юу? Би яах учраа олдгоо? Би уран барилгач болж чадах байсан. Яадах юм бэлээ? Хүмүүс үснээсээ болоод энгийн хуйлбал бовшиг харагдаад байна. Нэг арга байгаа. Нэг үсч жинхэнэ мастер. Хэн гинэ? Тийм ээ. Энэ бол ноён талхны л ажил. Би тог харагдаж байна. Тэр хийсэн штэ. 3 сар хүлээсний хэрэг гарлаа. Чи шинэхэн донод боллоо. Шоко, улаан түгшүүр. Сайн байна уу? Ноён талах байгаа болов? Үгүй. Миний үсэг битгий таруу. Энэ чинь юм бэ? Нэг ууртай хүү яах чинь? Чихэд нэр байгаа юм болов уу? Заама. Одоо үсээ засуулах уу? Энд чинь юу вэ? Чихэр өвс шиг амтдаад байна. Дараа ичмэр юм аа. Яагаад дандаа ингэж ядгийг аахгүй юм? Аз жаргалтай газраа бол зэний бясалгал. Зүгээрээ хом болж байгаа л энэ шүү дээ. Хөөх. Миний таблетаар хүүхэлдээ үзэх юм уу? Ой! Энэ хүүхдээ чинь муухай юм байна. Мөнгөний төлж амжаагүй штэ. Шинийг худалдаж шин завар гарч ирсэн. Надад нэг юм байгаа шүү. Мухартаа хамгийн мундаг донод дон цагта.
юу таны нэрээр амлая. Болохгүй эрхмээ. Ураа бараарай. Жаахан хөөхөд шүү дээ. Задарсан толг. Энд чинь цоон тоогоор гарсан загвар. За. Дэмий цагийн гарц боллоо. Явъя да. Та чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Бити яваач. Шоко. Нааш наваа. Гэхдээ болох юм уу? Өөр арга байхгүй гэж юу? Зүгээр надад аваад ирээ. Үгүй үзэж үгүй. Энэ дэлхийн хамгийн муухай газар үгүй. Ээж харда үнэхээр инээдтэй юм аа. Ядалдах цаг болсон. Ийм шалмага өсчөг харж байсангүй. Үзэн супер хүчтэй болгочихсон юм шиг. Тийм ээ, үнэн. Энэ үргийг авахта хэрэглэж байгаа юм биш үү? Өмнөөс гоё харагдаж байна. Босод аав ээжүүдэд таныг хэлнэ. Оо. Сайн уу? Та ямар эртээрээ вэ? Амьд байгаа цагта ахиж хүүхдийн үс засахгүй. Баяа хүсэж гоё болгоод өгнө. Үгүй, засуудахгүй. Хүүхдийн аргыг олохдоо сайн гэсэн. Тийм гэсэн шүү, би ч гэсэн сонссон.